болохоор жимч, жүжигчин, дуучин хүмүүсийг өнөөдөр хэлж оролцож байгаа. Ингээд та бүхэн 5 хүнийг дэмжиж байгаа. Энэ 5 хүн шиг болно гэсэн ийм хүсэл эрмэлзэлтэй байдаг бол энэ 5 шигийг сонсоо. Багш маань өнөөдөр энэ сууж байгаа багш маань Монгол Улсын Тэтгэврийн Баатар зохиолч Төдөө баг өдөөж ирсэн багш байгаа. За гаяа дэмж нямдар хэмжиг төлөв гэсэн юм байна. Гаяа жүжигчин дуучин болормоо байна. Гаяа багш гацсан ба. За сурал семинар явуулж байгаа учраас энэ хүн гараад бишээ зэрэг томчгоо мэдээж үсэн аа. За та бүхэн амжилттай суралцах боломж хэв байдаг вэ? Хүн болгон амжилттай суралцах боломжтой гэж боддог. За тэгвэл та нар энэ 5 хүн шиг алдрын өргөд бүхийн тулд яах вэ? Тэгвэл өнөөдөр энэ 5 хүн маань та бүхэнд үнтэй сургаалаа хайрлах гэж өөрийнхөө энэ алдрын өргөд хүрсэн арга замаасаа зааж өгөх, зөвлөх гэж энэ 5 хүн ирсэн байгаа. Багш нь хичээлийн явцад хамгийн сайн хийж байгаа баг болгоны үнэлэг бүр энэ 5 хүн та бүхнийг сургаалаа. Нэг арга зөвлөмж өгнө. Тэр зөвлөмж цуглуулаад бид нар амжилттай бүгдээрээ 11 дугаар анги амжилттай төгсөөд бүгдээрээ бүсэн сургуультай боломжтой болно гэж байна. Ойлгомжтой. За бүгдээ нэг хүүхэн байгаад тийм тарааж хүмтрээд нэгээсээ хараад аваад зөвхөн баг болоо юуг хоёроос тарааж хүмтрээд угаалцсан байна. За хоёр гурав дундаа юусэн юм бэ? За тэгэхээр за хав тасрын бүгэн гэдэг юу вэ? Энэ хэсэг ба яасан байна? Маш гол азар харсан юм бүгэн тэмдэглэсэн юм байна тийм. За тэгээд энийг тэмдэглэхдээ хаана энэ хүнийг ирэх шүүссэн юм бэ? За одоо бүртлээ юмдаа мэдээ энэ биш юм. За юугаар алдартай болсон мэдээ энэ чинь? За юутэй хоёулаа машин нэгэн бодлогыг өнөөдөр хичээлд төвшүүлсэн ба тийм. За энэ бодлогын дотор байгаа энэ юу вэ? За бидний бодлогын дотор информатик харуулсан нэг юм ш. Энэ та нарын үндсэн юмтай холбоотой өсөлт огт үзээгүй. Юу? Ихсэн. Тэгвэл өнөөдрийн хичээлдээ бид нар энэ термометр төшөлтөд үзсэн юм чи яах ч юм бэ? Хичээлдээ яадаг вэ? Зорилго төвшүүлдэг. Дараа зөвлөлтүүдийг шийдэж байна. За ерөнхийд нь танилцаарай. За бидний өнөөдрийн хичээл хэдэн зөвлөлт төвшүүлсэн бэ? 4. За тэгэхээр бид нар хялбар гიშгтэй бол үлдсэн.
За саяны түүхэнд энэ бодлого шийдвэрлэх юм байна тийм үү? За мөн ийм 3 анхаар өнөөдрийн хичээлээр бид нар гişтэй за багш ширээ болгон дээр нэг юм тараа хамаач байсан байгаа. За энэ дээр баг дотор 3-3-аар хасаад энийг өгч байна. За бидний үндсэн тактик гişтийн ямар байсан бэ? За батараа үстэй. За хамтраа энэс асуугаад за хамтраа шууд энэ цаашин дээр цаашин дээр анти юу хайрын за энэ шийдэж юу вэ?
За гэтэл хичээлийн өмнө нэгэн бодлого зөвшөөрсөн тийм үү? Ямар бодлого зөвшөөрсөн гэдэг тарах Ахасрын хүү 9 хоног хамгийн гол харагснаар түр нэг мэдчихсэн тийм. За энэ хүн ямар үйлдэл хийсэн бол тэгэхээр суман зах хэмжээний өндөр түрээ цаашаа явах тийм. Оошгоо. Азар гадаа. Энэ сумны явсан юу? Бицх дээр юу гэж үзлээ? Ямар юм явсан үед шилжиж директор гэсэн. Бүгд би энэ сумны директорыг зурсан байна тийм үү? Хамгийн өндөр цэгцээр би сая чам засаж харуулсан тийм. Аа. За хамгийн өндөр цэг, хамгийн өндөр төөргүй. Энэ өндөр тийм. За одоо шилжүүлэхэд энэ хоёрын ихтгэл төгсгөлийг холбосон гэж бид нар бицх дээр шилжиж. За. Энэ хоёрын хооронд үнцгийг бид нар тухайн гişтгэлээрээ шийдэж байгаа юм тийм үү? Одоо чадах уу? За. Чи ямар гişтэй вэ? Ямар гişтэй вэ? Синус косинусуудын ялгуур тэгтэй тэмцэх нөхцөл нэг зэрэгтэй. За энэ дахиад үлдээ за ярилцъя. Оо ихсэн. Синус косинус яг юм. Хамгийн амархнаар косинус яг. За батсан багш машлаа зүгээрээ. Энд багш биш. За хөө тэгэхээр синус косинустэй ярьчих чинь нэг багшаа юм. За тухайн шийдийн одоохоор бид нар тэр гурвалжны өнцгүүд бол 90 градусаас 180-аас бага. За дээр 90 градусаас бага болчихсон тийм. Онцгой байна. За тэр учраас тухайн шийдийн тухайн шийдийн баахам шиг. За энэ зүг. Тухайн шийдийн ерөнхий шийдээс тухайн шийд. За багаас маа энэ зөв хийсэн багаас маа. Айн хоёр байна. Энэ чинь шүлгээс мэдсэн одоо энэ чинь нэг багаас зөв хийсэн хүмүүс багийнхандаа тайлбарлаа. Зөв хийсний засаа буруу болоод тайлбарлаад өгөө. За аюу болчихлоо. Ихсэн. Заанашаа таагаад юм бол ерөнхийдөө зөв байна. За харин үгээр за бид нар энэ гişтийг нэг яаж аваач. За тэгэхээр та нар эндээ ганц нэгэн хүүхдүүд алдаа гаргалаа. Энэ хоёрын хавцаа байна. Юу нэг байна. За тэгээд танкс гэсэн нэг гэсэн гişтээс ерөнхий шийд байна. Энэ хариулсан. Танкс нэг хийдэг даа. За энэ ерөнхий шийд. За тухайн шийд нь хитэн градус. Бүгд мөрөө хитэн градус хэмжээтэй. Асан ихсэн. За тийм учраас багш нь баг болгоны бас нэг зөвлөмжөөр уншуулъя. Энэ алдартай хүмүүсээ зөвлөмжөө аваа. За хоёр номерын тарах материалаас багш нь өөрийнхөө биеийг гаргасан тригонометрийн тавх гэсэн ийм жид болох юмнаас асуултаа гаргадаг. Энийг ингээд таам баг болгох гэж байна. Өнөөдрийн хичээлийг тригонометртэй холбоотой өнөөдрийн хичээлээр цаашид хэрэг бүх томьёог ингээд хавцалтаа 10 өгөр авсан томьёоныг цаа хараам. За энэ дотроос бүгдээрээ саяхан томьёоныг гიშгтаа уйдаад бодлоо байна. За одоо тарах мэтрээс ураа сонгороо бүгдээ дараа бодлоо ураа сонгороо маань. За тарах багш дээр тарах. За танилцах. За ингээд чи юу вэ? За сайн уушаа.
хоорондоо нэгэнтэйгээ ярил. Юу гэсэн утга санаатай нааш болсон юм. За бод. Харны бас яриг яаж болно? Багада ингэсээр. Итгэлээрээ бодно. Итгэхүнгийг аваад шийдвэрлэжтэй. Энэ хоёрыг мэдхгүй бол тавьж Эргээд тэрийг яах вэ?
одоо мөн усыгаа ажиллаж амиг одоо энэ хаа гэж байна. За ингээд энэтэй холбоотой бидний дараах бодлого дэвшигдсэн. Бүх баг одоо зөв болцоос. Тэгэхээр бодлогын үйл сүргийн тооцоо 350 байгаа. За тэгээд 2 жилийн ерөнхийдөө бол өсөх юу томьёо нэ тэ. За тэгвэл 5 жилийн дараа хэд болох юм бэ? 5 амтон үргэлжлэн ингээ өсөж дивжээд байгаа гэж чинь сайн. Сайн. За багш нь баг болно. Шүлээ. Ататаа хүмүүсээс сайн. За бүгдээрээ хараач хүндрээ 4. За 4. За бид нэр 3 янзын бичлэг бодоод зөв хариу сонгох. За энийг баг бол хүн бол зөв хийх. За уушаасаа асууж байна. За би ямар байна?
Тэштэд нь ерөнхий шалгалтанд ирдэг тэштэд. Ийм хэлбэрийн тэштэд ийм үнээр нь хоёр дахь